Cooking is cool. Cooking is cool. Цаашаа бацхан уу тэгэхээр Cooking is cool нэвтрүүлгээр наран электроник өстөр цөмөрөө ирсэн байна. Тэгэхээр одоо өнөөдөр цөмөрөө Валентиныхаа баярын өдрөөр одоо юм гоё дэлгүүр дотор цөмөрөө хийнэ хоолоо. За тэгэхээр цөмөрөө шоур рум руу очие. За тэгэхээр Cooking is cool нэвтрүүлгээр өнөөдрийн дугаарт Валентины баярын өдрөөсийг зориулаад одоо их тайвны гүүрний доор байрладаг наран электроникс одоо юм том дэлгүүр дотор одоо цөмөрөө өнөөдрийнхээ хоолыг хийнэ. За тэгэхээр би наран электроникстэй одоо хамтар жилээр 8 жил болж байгаа. Тэгээд ерөнхийдөө миний дуртай энэ бүтээгдэхүүнүүдээр би бас өөрийнхөө Валентины баяр зориулаад шинэ жорууд бас гаргасан байгаа. Тэгээд энийг залуучуудаа бас ерөнхийдөө амархан оройн зоогийн тийм гоё хоолыг хийнэ. Тэгээ юунаас эхлэх вэ гэхээр өнөөдөр хамгийн эхлээд десертнээс эхэлнэ. За би бол Valentine cookies гэдэг одоо юм гоё зүрхийн хэлбэртэй янз янзын өнгөтэй байж болно тийм гоё бичээнүүд хийн. За тэгээ хоёрдугаарт маш сонирхолтой бас гоё тийм салат энд би энийгээ ч гэсэн бас Valentine салат гэж нэрлэсэн байгаа. Одоо юу гэдэг 12 оны Valentины салат. За тэгээ хоёрдугаар хоолнд нь би бас сонирхолтой одоо мөгний соустай дахианы чээж махаар хийсэн бас их гоё юм загварын ч юм уу одоо ерөнхийдөө их гоё тийм бас хосууд зориулсан хоол бэлдсэн байгаа. Тэгэхээр цөмөрөө хамгийн эхлээд десертнээс эхлэе. За тэгэхээр өнөөдөр десерт нь бидний одоо десерт гэж яриад байгаа одоо бичээнд юу хэрэгтэй вэ гэхээр ямар ч зүйл цомхон материалтай. Маш гоё. Одоо юу гэдэг дэлгүүрт ингээд зарж идэв шүү дээ. Энэ төмөр савтаа дотор ингээд янз янзын хэлбэртэй яг гоё эдунгууд бутарсан нэг юм гоё бэлгэний бичээнүүд байдаг шүү. Одоо энэ шинэ жилээр хийж болно. За энэ орчин ерөнхийдөө их одоо юу гэдэг нэг их олон төрлийн мороогийн бүртээс аюу гоё бичээн болдог. За бидэд юу хэрэгтэй вэ гэхээр за масл хэрэгтэй болно. За тэгвэл одоо сливчний масл гэж бид заншснаар сайн масл орох болно. За тэгээд одоо 70-аас 80% одоо хар шоколад гэж үүдэж штэ. За тэгээд цагаан шоколад энэ хоёроор бид нар чимэглэх юм. За энэ нь бол түр байж. За тэгээд ванильны сироп гэж үүдээ. Одоо би шингэнийг сонгоцсон байгаа. За энэ чинь болохоор би тосон ваниль сонгоцсон байгаа. За энэ гурыг нийлүүлээд би маш гоё хурцтай юм одоо нарийн бомны үнэр гэж үүдэж штэ. Тэгээд гоё тийм үнэртэй. Одоо энэ болохоор маслны ваниль, энэ болохоор лимоны ваниль. За тэгэхээр манай бас дэлгүүрт одоо хүн амьтан сонирхоод бас ингээд нааш ирээд хамт хийж болох бах. Одоохондоо жоохон цаг эрт байна. За тэгээд өндөг орно, 2 шиг өндөг орно. За сахарын пудр орно. За энэ чинь болохоор цинамон гэдэг одоо бас их гоё тийм үнэр гаргадаг юм байна. За үнэр амт хараадаг. За тэгээд бидээс мэдээж хив хэрэгтэй болно. За надаа энэ чинь нэг хэдийн хив байна л да. За мэдээж Валентины өдөр юм чинь би зүрхийн хэлбэртэй сонгох ёстой баг. За ерөнхийдөө нэг иймэрхүү бичээр одоо хийх нь шүү дээ. За тэгээд би дээдлэлт нь гоё харшлаад цагаан шоколадаар гоё дээр нь ингээд гоё загвар гаргаад бас жоохон чимэглээд тэгээд вариант ч юм уу тиймэрхүү юм бас гоё дунд нь зүрх мөрх хийх бол. За ингээд одоо юу хэвчтэй гэхээр бид нар зурмгаа зурх хэвчтэй. За бидэрт нэг шилэн сав хэрэгтэй. За тэгэнгуутаа 320 г 370 г гурил. За би энэ ч бол яг 370 г-ыг юм хэдэ грамдад авцсан байгаа. За урилан хамгийн түрүүнд цөмөр хийчихнэ. За энэ дээрээсээ бид нар 170 г сахарын пудр юм. За яагаад сахарын пудр зүгээр сахар биш гэхээр сахарын мэдэр бичээ хийж байгаа учраас хэрвээ бид нар зүгээр 9 чихэр хийчихвэл дотроо одоо юм жижигэн сэгнүүд гараад бичээний зураг ерөнхийдөө их бутарсан бол одоо юу гэдэг арзаас нь ч юм уу хэлбэртэй олж чадахгүй. Тэгэхээр бид нар сахарын пудр сонгохлоор эн чинь бүр ингэ нундаг учраас яг зураг мөндөө гоё тараад 9 чихрийн амт нь бүр яг гоё болно. За одоо бид нар 170 г. За ингээд 170 г бид нар сахарын пудр хийчихээ. За энийг муу адил зураг мөн дээр тавьчихна. Одоо 180 г масл. За эн чинь одоо ингээд бид нар грамаар хаарч энэ дээр юм грамтай шүү. Өөрөө 200 г-ийн одоо маслын одоо 25, 50, 100, 150, 200. Тэгэхээр нэг 80 эхлэж одоо нэг юм жижигэн дөрвөлж бид нар авах гэдэг яг болно гэсэн. За энэ дээрээс бид нар нэг жоох нэг авчи. Одоо 20 г маслыг аваад энэ тавиад том маслаа иш нэч.
За одоо яг хэвээр өгөхлөр бид нар масла баг зэргийн хувааж өгөөд. За энэ маслууд ерөнхийдөө их гоё үнэртчихье. За тэгээд нэг бүтэн өндөг. За тэгээд нэг бүтэн өндөгний шар. За ерөнхийдөө орцнуудын ерөнхийдөө чэйжлээд авсан байхад ерөнхийдөө зүгээр гэртээ нэг хаяа сууж байгаа. За нөгөө бичээнэ хийгээд тавьчихъя гэдэг. Тэгээд одоо юу гэдэг олноор нь цөмөр хийгээд цааны бичээ мэт юм хийлгэхэд бас их зохих хэрэгтэй. Гоё. За ингээд ерөнхийдөө юмнууд бараг болж байна. За энэ цагааны өндөгний цагаан бол хэрэггүй. Масл хэрэггүй. Одоо бид нар ванила хийж байна. За энэ шингэн ванилаасаа цөмөрөө цааны албаар нэг хийчихье. За окей. За ванила бол нарийн боогч болоо ерөнхийдөө десерт нь одоо маш гол одоо өөрөг онол гүйцэтгэдэг. Яг тэр үнэр амт маш гоё болдог. За бид нар баатар ванил дээрээс нь энэ дээр бас 1 2 тусал. Яг тэр баатар ванил маань бид нар маслны зурмагтаа одоо бичээ хийж байгаа учраас тэр нөгөө холоос одоо үнэртдэж штэ. Хоо тэр юу вэ гэхэл тиймэрхүү маягийн сэтгэл төрөл маш гоё өрөөгөр нь дөрөв үнэр гарна. За энэ дээр болохоор би цитроны ванил. За энэ яадаг вэ гэхээр одоо энэ лимон болон тийм эсгэлэн амттай жимснүүдийн одоо гоё фреш үнэрийг өөртөө агуулдаг учраас их гоё тийм жимсний үнэртэй, лимоны нимбэгний одоо үнэртэй бол. Энээс бас 2 туслая гэж. 1 2. За энэ бол ерөнхийдөө тийм хими одоо нэг жижигхэн юм бензиний шил шиг юм гаргаад тасаагаад нэг хортой юм гэдэг нь бодох. Энэ бол ерөөсөө уг жимсний нөгөө үнэрийг одоо юу гэдэг юм тосонд одоо шингээсэн учраас маш хүчтэй үнэртэй учраас бид нар 1-2 туслах хийгээд байгаа. За одоо энэ чинь крахмал хийгдэнэ. За 25 г крахмал хийгдэх хэрэгтэй байгаа энэ чинь. Крахмал маань хаана вэ? Энэ чинь. За 25 г крахмалыг бол цөмөрөө ерөөсөө нэг сүртэй гранлаад яах вэ? Нэг албаг багтал юм хэд хангалттай бол. За крахмал гэдэг нь угаасаа төмсний гурилчтэй, төмсний цардвал энэ бичээнийг одоо юу гэдэг илүү их гой бутарсан болгож өгөх учраас нэг талдаа хийч. За одоо энэ бүгдийг сайтар халуун гараараа одоо мастрыг хайлуулахгүй хурдан утгаад нэг юм 100 мэдээж энэ чинь ус ороогүй зөвхөн масл өндөг одоо сахарын пудр, ванил, крахмал. За эдүүсийг одоо цөмөрөө сайхан хутгаад өгнө. Эхлээд бид нар гараа зөвөр заван болохгүй тулд халбгаар ч юм уу те хутгаар одоо бүгдийг нэгэд нэг баг зэрэг холиод өгдөн шүү дээ. Тэгж холсныхаа дараа гараараа утгах хэрэгтэй. За энэ зурмыг бол ерөнхийдөө янз янзын одоо хэвлэлдэг бичээн за тэгээд одоо хоёр тал дундаа одоо юм жигмэхтэй гоё вариантай янз янзын юм нарийнхан бичээнүүд ерөнхийдөө айгүй олон төрлийн юм хийж болно. Тэгээд энэ орцоо бид сураад авсан баг цаашаага өөртөө маш их гоё юм хийн. Барила. Сонгодог Итали амт. За одоо ингээд бидний бичээний гурил их гоё ивлээд нэг юм тийм нэг баримлын шавар шиг болчихно. Тэгвэл одоо бидний хүснээр одоо юу гэдэг хэвэнд оруулж болох юм шүү дээ. За окей. За энийг тэгээд өшөө гоё амт оруулах одоо юу гэдэг шоколадны бичээийг бид дээр какао нэмчих болж байна. За гоё жимсний амттай бол жимснүүдийг жижиг жижиг хийж үзэм хийж болж байна, самар хийж болж байна. Ерөнхийдөө бүхэл төрлийн юм хийж болно. За хамгийн гол нуг зурмгаа бид нар маслыг нэвтрүүлэхгүй гурилных нь хэмжээг нь одоо юу гэдэг өндгөө мартах ч юм уу тиймэрхүү асуудал гарахгүй бол бидний зурмаг маш гоё болно. За энэ чэнэс мэдээж биднэрт 100-ны лист хэрэгтэй. За одоо энэ дөр болохоор мастер кукийн овныг би бол одоо 180 градусаар халаацсан байгаа. Дээр дороосоо халахаар 180 градус. Ерөнхийдөө талх болон нарийн боо бол ерөнхийдөө 180 градус дандаа болдог. Тэгэхээр бид нар энэ бичээ хийж байгаа учраас 180-аас хэтрүүлэхэд ерөнхийдөө хурдан төлөгдөх ч юм уу эсвэл хатах ч юм уу тийм асуудал гардаг учраас 180-аас ерөнхийдөө дээшлүүлэхгүй байна. За одоо бид нар яах ёстой вэ гэхээр бидэд баг зэргийн калькин цаас хэрэгтэй. Тэгэхээр бид нар калькин цаасаа одоо энэ дээр тааруулах юм шүү дээ. За хэр өргөн байна. За дээр байна. За энэ дээр ингээд цаасаа гоё дөрвөлжлээ тавьчих. Одоо энэ бид нар одоо бүх бичээнүүдээ хөвлөө тавих нь шүү дээ. Тэгчээд 100 дайнаа. За тэр оронд нь бид нар болж байгаа оронд нь одоо 2 дугаар хоолоо салаатаа хийхэд ерөөдөө одоо бичээн бол 20 минут бол 180 градус болдог. 20-25 минут. Тэр оронд бид 2 дугаар хоолоо хийгээд салаатаа хийгээд амжчихна гэсэн. Тэр ерөнхийдөө нийт хоол маань
Өсрөөд нэг 35-40 мянган төгрөг цаг зарцуулахаар оройны одоо баярын ширээний зоог болох учраас хамгийн дөрөв бид удаан болдог юм хийж байгаа. Тэр орондоо бид 2 дугаар бол очиж.